Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Өмнөх дугаард гарсан хар дэлбийн хэмээн нэрлэгддэг 20 газарт хоригдож буй Орос каннибал хочтой хүний махын эдэстэн гэж нэрлэгддэг Ялтан Владимир Николаевын талаар энэ дугаарт ярина. Владимир Николаев 1959 оны 3 сарын 16-нд хуучнаар зөвлөлт холбоот улс болох одоогийнхоор Орос улбаны улсын Чуваш төрсөн. Бага наснд нь архины амралтад түүний эцэг их хоёр салсан ба Владимир Николаев бага багасаа л элдв асуудалд оролцсон хүүхэд байсан. Түүний эргэн тойрных нь түүний нийгэмд аюултай хүн хэмээн цолдог байсан. Тэрээр анхны яллаа 1980 онд хулгай дээрмийн хэрэгээр авсан. Үүний дараагаар 2 шуудаа мөн үнэтэй төстэй хэрэгээр 2 удаа ял авсан. 1990 онд гэр бүл зохиосон. 1997 оны 7 сард 2 хүн амны хийсгэн хэрэгээр баригдсан. 1999 онд Орос улбаны улсын шүүх түнд цаазаар авах ял өгсөн. Орос улбаны улс 1990 оноос хойш цаазаар авах ялыг хэрэглэхэ болсон ба бүх насаар хорих ялыг хэрэгжүүлдэг болсон. Иймд түнд бүх насаар нь хорих ял өгчээ. Владимир Николаев нь 1999 оноос хойш одоо хүртэл хар дэлбийн хэмээх хорих газар ялаа эдэлж байна. Тэрээр хоригдож эхэлсэн хугацаанаас 25 жилийн дараа 2024 онд өөрт нь өршөөл үзүүлэх талаар өргөдөл гаргасан. Түүнд татгалзсан хариу өгсөн. Тэрээр ярихдаа бүх насаараа хоригдох ял авсан этгээдэд цаазаар авах сонголтыг өгч байх ёстой гэж хэлж байжээ. 2012 онд түүн дээр нэгэн сэтгүүлч очиж алгахын талаар зарим зүйлсийг ярилцсан байдаг. Тэрээр ярихдаа инхтийнхээ алгахыг санаандгүй байдлаар болсон гэж тайлбарласан. Цуг архиуж байсан эрэгтэйтэйгээ тамхинаас болж маргалдаж улмаар түүний амьд хүрсэн. Гэмт хэрэгээ нуухын тулд түүнийг мөчилсөн ба түүний толгойд гэмт тэнэг бодол орж ирсэн нь түүний гуйны махнаас идэхээр шийдсэн. Тэгээд тэрээр гуйны махыг нь буцалгаж үдсэн ба амтанд таалагдаагүй учраас шарж ицсэн. Тэрээр үлдсэн махаар найз нөхөд болон гэр бүлээ дайсан. Хоёр дахь аллага нь мөн үнэтэй ижил төстэй байдлаар болсон. Түүний намтар хэд хэдэн баримтат кинонд орсон байдаг. Жишээ нь 2005 онд Тэгч баримтат кино, 2008 онд Хар дэлбийн баримтат кино, 2011 онд Оросын Чаг телевизтэй шорон гэх баримтат киноны түүний намтар дээр тулгуурлан бүтээгдэжээ.